За сайн байцгаана уу. Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Пүрэвсрэнгийн Намын Эрдэнэ гэдэг. Би одоогоор Солонгост ажиллаж амьдардаг ийм нэг эмэгтэй байна. Тэгээ миний эргэн тойрныхон намайг Номука, тэгээд Нора гэж бас дууддаг. За тэгээд тайтл хэсгээс харсанчлаа өөрийгөө олсон түүхээ та бүхэндээ ингээд хуваалцъя гэж шийдсэн юм аа. Доторх хүн, гаднах хүн яг тусдаа байдаггүй гэвэл би бүр батны тусдаа байдаг гэж бол тийм ойлголттой байсан. Учир нь юу вэ гэхээр би багасаа л журнал хөтэлдэг байсан. Тэгээд одоо ч гэсэн ер нь хөтэлж л байгаа л да. Тэгээд ер нь тухайн үедээ бол би яг ийм тухтаа орчноо бүрдүүлээд яг ганцаараа төвлөрөөд доторх хүнээ гаргаж ирээд нөгөө сандал дээр яг суулгаад тэгээд ийм харилцан ярилцж байгаа мэтэр ингэж журналаар яг хөтэлдэг байсан. За тэгэл ингээл тэр чинь нөгөө өдөр тутамдаа журналаа хөтлөөл ингээл явж байгаа байхгүй. Тэгээд яг ингээ бодит амьдрал дээр бол бид бүгд чинь ингээл ажил гэрийн хооронд ингээл явдаг штэ. Тэгээ хажуугаар нь миний яг уг хүн маань өөрөө одоо хөгжихийг эрмэлзэлдэг бөөндөө олуулаа те ингээд хамтдаа өсөн дэвжгийг айгүйх хүсдэг төрлийн хүн байхгүй юу? Одоо нэгэндээ урам өгөөд дэмжээд болж ийн нэгнийгээ одоо илүү хурцлах ч юм уу те яг уг хүн маань өөрөө яг тийм төрлийн хүн байгаад байдаг. Тэгэл бодит амьдрал дээр болохоор ажил гэр гэл айгүй завгүй ингээл өдөр хоног өнгөрөөл. Тэгээ хажуугаар нь би зоолттой нэг өдөр болгон юм кофе шоп ордог. Ямар нэг юм ингээд одоо судлах гэсэн, хайж үзэх гэсэн, сонирхох гэсэн зүйлүүдээ ингээд судалдаг тийм бол байдаг байсан. Суралцах одоо айгүй хүсэл эрмэлзэлтэй гэх юм уу. Тэгээд ингээд нэлээ удаа яваал ирсэн чинь ингээд нөгөө доторх хүн маань хашгирч эхэлсэн байхгүй юу. Тэр нь болохоор одоо яг миний ажилтай, яг амьдралтай минь холбоотой. Тэр нь юу вэ гэхээр одоо Солонгост амьдардаг хүн болгон мэдж байгаа одоо цэвэрлэгээний ажил ч юм уу те айл цэвэрлэгээний ажил, эсвэл буудлын ажил, эсвэл те одоо айл нүлгэлтийн ажил энэ төр гээд иймэрхүү ажлууд одоо бүгд л хийдэг. Хийсэрч ирсэн. За тэгээд тухайн үед бол би энэ ажлыг би үнэхээр хиймээргүй байна гэдэг нэг юм дотроос бүр ингээд үнэхээр хашгираан бүр ингээд гарч бүр ингээд орилж исэн. Тэгэл тэр нь ингээл надад ингээл өөртөө амар юу ягаал ингээд бүр ил гаргахад хүргээл айгүй хуйлдаг. Тэгэл ээжтэй ч нэг ярьж уйлал. Тэгэл найз нөхөдтэй эргэн тойрондоо ч хүртэл хэлээл би ингэж амьдрмааргүй байна гэл ингээл яг ингээд өөрийнхөө нөгөө хүсэж байгаа амьдралаар ерөөсөө амьдрахгүй зүгээр яг ингээд бодит амьдралтайгаа ингээд нийцүүлээл амьдраад ирсэн бохгүй юу. Тэгэл нөгөө эргэн тойрны минь хүмүүс намайг тайвшруулаад те зүгээр дээ ингээд нэг чиний ингээд нэг хэсэгэн зуурын юм орлчин л байх энэ тэрэ гэл ингээд намайг айл болох ингээд тайвшруулаад тэгэл өөрийгөө за энэ биш л юм байлгүй би зүгээр л жоохон ингээд юм орж байгаа юм байлгүй гэж бодоод тэгэл тэгсгийгээл ер нь бол өнгөрөөдөг байсан. Тэгэл яваал ирсэн чинь эргэн тойрны найзууд маань ингээл өөрөөсдийнх нь тусын ингээл амьдралаараа амьдрал ирсэн чинь нөгөө миний хувьд чинь найз нөхөд бол миний хувьд нэгдүгээрт байдаг байсан. Одоо би өөрийгөө нэг тавих биш, би гэр бүлээ нэг тавих биш. Найз нөхдөө би бүр нэгдүгээр тавьдаг байсан. Тэгээд тухайн үедээ бол би яг ингээд бүгд яг ингээд амьдралаа ингээд хөөгөл явж хахад нь яг ганцаараа үлдчихэж байгаа надад яг санагдчихсан. Энэ дэлхий дээр ингээд цор ганцаархнаа юм шиг мэдрэгдээл ингээд айгүй эмзэг надад тусч байсан. Тэгээд би нэг 2-3 хоног ер нь яг тэр ганцаардлын тэр мэдрэмжтэйгээ тэгээд нэг юм дэлхий дээр цор ганцаархнаа яг ингээд үлдсэн. Тэгээд надтай л зөвхөн яг энэ асуудал тулгарсан юм шиг яг тийм мэдрэмж надад ингээд төрж исэн баггүй. Тэгээд би за энэ нэг л биш ээ. Тэ энэ бол биш юм байна.
ямар ч тач би нэг ингээд өөрийнхөө нэг юм болохгүй байгаад байна гэдэг зүйлийг яг ингээд ойлгож авчихсан байхгүй. Тэгэл надад нэг унааны л зардлын мөнгө лээсэн. Тэгээ би тэрнгээрээ бусаа явах нэг тикет аваад тэгэл надад өөр мөнгө авахгүй, нэг кофений мөнгөтэй. Тэгээ өөр мөнгө авахгүй. Тэгэл би шууд зориглол аваад тэгээ ээждээ шууд хэлээл, тухайн үедээ би ээжтэйгээ хамт амьдардаг байсан. Тэгээ ээждээ шууд хэлээл, за би ингээд маргааш ингээд бусаа явлаа гэдгээ хэлээл, оройн ингээд хувц сунар бүх юмнуудаа баглаал. Тэгээ надад нэг ганцхан байсан нэг ном, Хүмүүний утга учирын эрэлт гэдэг нэг ганц ном байсан. Тэгээ би тэр нэг номоо авч яваал. Тэгэл явсан да. Тэгээ би тэндээ очиод нэг сэтгэл зүйчтэй цаг тоолцсон байсан байхгүй. Тэгээ би тэр сэтгэл зүйчтэйгээ ярилцаж үзээд тэгээд яг ингээд өөрийнхөө одоо дахиад нэг алхам шат ахи гэхээр миний нөгөө өнгөрсөн миний трама бүх зүйл намайг ингээд нэм хойноос яг ингээд зулгаагаад байгаа юм шиг бол надад яг тэгж мэдрэгддэг байсан байхгүй яг үндэ хэлэхэд. Тэгээд би яг энэ нөхцөл байдлаас би заавал би ингээд өөрийгөө одоо гаргаж ирмээр энэ те ингээд би цаашаа нэг алхам заавал явмаар байна гэдэг нэг юм миний чин хүсэл намайг бүр ингээд алхам хийхэд бүр ингээд хүргэсэн байхгүй. Тэгэл сэтгэл зүйчтэйгээ нэг цаг ярилцаал окей те надад яг эмчилгээ хэрэгтэй юм байна гэдгээ би өөрөө ухамсарлаад за би тань руу ингээд 7 хоногийн дараа ингээд холбогдъё те. Тэгээд би ингээд эмчилгээ авах хүсэлтэй байна гэдгээ хэлээд тэгээ шийдчихсэн. Тэгээ би Пусанд байж байхдаа ингээд ганцаараа ингээд хаашаа чамаагүй ингээд яваал. Над ямар ч план авахгүй, юу ч авахгүй, төлгөө юу ч авахгүй. Зүгээр л ингээд гудамжаар алхаал, хүмүүсийг анзаараал, ер нь ингээд амьдралыг ингээд нэг юм анзаараад яг тэр цаг одоо моменттай байж болж чадсан. Тэгээд тэгээ Пусанаас явж ирчээд 7 хоногийн дараа нь би яг сэтгэл зүйчтэй эмчилгээ авах шийдвэрээ гаргаад яг эмчилгээндээ бол орж исэн. Тэгээ энэ эмчилгээ бол нэг надад бүр үнэхээр үр дүнтэй бол байсан. 3-аас 4 сарын хугацаанд одоо эдгэрэл маань ер нь бол явагдсан. Тэгээ одоо ярихад айгүй амархан сонсогдож иж магадгүй бах. Тухайн үедээ бол нилээн одоо том асуудлууд надад бүр ингээд яг ингээд гадна талаасаа бүр ингээ өвдөлт юм шиг миний дотор талаас бүр яг тэгжсэн байхгүй юу. Тэгэл тэр үе даван туулаад ирж хахад яг нэг юм том чулуу надаас ингээ аваа ицсэн юм шиг айгүй гоё мэдрэмж надад мэдрэгдэжсэн. Тэгэл түүнээс хойш доторх хүн гэдэг чинь тусдаа биш юм байна. Гаднах хүн гэж тусдаа биш юм байна. Тэр хоёрыг ингээд нэгдэж ирсэн байхгүй. Тэгээ ингээд нэгдэхийн тулд юу хамгийн их шаардлагатай байсан бэ гэхээр миний хамгийн их намайг ойлгуулж чадсан зүйл бол энэ бүх хугацаанд доторх хүнээ сонсохгүйгээр доторх хүнийхээ төлөө алхам үйлдэл хийхгүйгээр өчнөө олон жил болсон байгаа байхгүй. Тэгээ одооноос би бол ерөөсөө яг ингээд тууштайгаар миний зүүн савин надад яг юуг хаашаа яг одоо явуулж байна. Би яг тэр алхмыг одоо хийдэг болсон. Зармаг өнгөрсөн болохоор нөгөө өөрийгөө сонсохгүй байна гэхээр ерөөсөө яг ингээд айгүй олон жил ингээд өнгөрчтэй юм байна гэдгийг би биеэрээ туулаад харсан байхгүй яг үндэ. Тэгээд тэрний хойно асар их харамсал одоо
чадахгүй байна, чаддгүй байна, өөртөө итгэлгүй байдал энэ төр гээд улам л өөрийгөө доош нь ингээл ангал руу унгаагаал байсныг яг би бодит одоо өөрийнхөө амьдрал дээрээс яг бүрэн харж исэн. Бүр ингээд мэдрэгдэжсэн. Тэгээд одоо яг 2 жилийн өмнөөс ахуулаад яадаг ч байсан гэсэн өөртөө турш таах хэрэгтэй юм байна. Би өөрийгөө нэг тавьж авах хэрэгтэй юм байна. Би яг юу хүсэж чинь яг тэрнийхээ төлөө явъя. Би яг ямар амьдрал хүсэж байгаа. Яг тэрнгээр яг ингээм амьдралаа бүтээх хэрэгтэй юм байна гэдгийг бүрэн ухамсарлаад одоо ийм зоримог алхмуудыг бол хийж байгаа. Тэгээ би ингээ хүмүүст одоо хэлмээр байгаа зүйл юу вэ гэхээр яг өөрийнхөө тэр дотоод дуу хоолойг үнэхээр сайн сонсоорой. Тэр хашгираад байвал тэр хашгираанчин тэ чамайг яг тэр зүйл рүүгээ яваач гэдэг байгаа бол яг тэр зам руу л явсан дэр. Тэгэхгүй яг ингээд зөрөлдөх тусам гаднах доторх хүн хоёр ингээд бүр улам ингээ холцтой юм шиг яг санагц. Тэгэл нөгөө доторх хүн чинь аяндаа ингээл намсаал чимээгүй болоод тэгэл гаднах хүн чинь ингээл ингэж л амьдрах хэвээр юм байлгүй гэсэн яг тэр замлаараа явсаар хагаад магадгүй одоо хэдэн олон 10 жилийн дараа тий би уулын тим юм хүсэж ирсэн штэ. Би уулын ингээд яг өөрийнхөө хүсэж ирсэн амьдралаар яваагүй гэх юм одоо тийм харуулслуудыг яг өөрт чинь хэлэх байх. Тийм учраас одоо чиний зорилго чиний хүсэл тэмүүлэл яг хаашаа явж гин тэ яг тэр замаа сонгоорой гэж би бол хэлмээр байна. Тэгээд жоохон замраагүй ярьсан байж магадгүй бах. Тэгээд дараагийн бичлэгүүдээрээ сайжраад явах болно. Тэгээд надтай хамт миний өөрийгөө олсон түүхтэй минь хамтдаа байсанд та бүхэндээ баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Bye.